Орхон аймгийнхаа нийт иргэд азаа буурлууд ахын дүүс та бүхэндээ 17 дугаар жарны уруулагч хэмээх шороогох ажлын сар шинэ мэндийг өргөн дэвшүүлье. Өлрөө одож буу нохоожилд орхончууд бид амжилт бүтээлээр дүүрэн гүдэж байна. За тухайн жилд орхончууд бүх салбартаа улсын хэмжээнд тэргүүлэн аймаг маань эдийн засгийн өрсөлдөх чадвар болон хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлж мөн засгийн газраас үнэлэлтээр Орхон аймаг 1-р байрт шалгарсан. За бүх салбар бүр маань бол эхний 3 байрт шалгарсан ийм сайхан амжилттай байсан бол Эрдэнэт үйлдвэрийн ажилсаг уур хачт маань түүхэндээ байгаагүй амжилтыг гаргаж анх удаа 2 их 80 гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөн тэр хэмжээний бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна. Мөн ингэснээр баялаг бүтээгчтэй маань бүрдүүлсэн татварын орлого өнгөрч буй өлрөө одож буй онд 6 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн ийм амжилтаар үдэж байна. Бид ч гэсэн та бүхнийхээ баялаг бүтээгчдийнхээ бүтээсэн татварын орлогыг үр ашигтай юмд зарцуулах, иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахад хичээл ажиллаж байна. За үүний нэг тод жишээ нь анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр 280 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд авсан бол мөн одоо орон нутгийн өмчийг үйлдвэрийн газар болох шинжлэх ухааны технологийн парк маань түүхэнд анх удаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм үйлдвэрийг байгуулж татварын дараах цэвэр ашиг нь 150 сая төгрөг давж за өгөрөөч дахин мөн баялаг бүтээгчдэг дэмжихийн тулд өрхийн болон бичлэг бизнесийг дэмжих сан байгуулалт ажиллаж байна. За ирж буй шоронгох ажил маань орхончууд бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайн сайхан он болно гэдэгт итгэл дүүрэн байна. Ингээд айлчлан ирж буй шоронгох ажилдээ орхончууд та бүхэн маань илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан юу сансан 9 хүслэн сэтгэлчлэн бүтэж Орхон аймаг маань хөгжин дэвжсэн сайхан он болохыг үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сар шиндээ сайхан шиглээрэй. Орхон аймгийн иргэд та бүхэндээ 17 дугаар жарны уруулагч хэмээх шоронгох ажлын сар шинэ мэндийг өргөн дэвшүүлье. Өдрөн одож буй шороонохоо жил эрдэмчүүд бидэнд ээлэн өгсөн сайхан жил болж өнгөрч байна. Аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны биелэлтийг 2018 оны гүйцэтгэлээр нь авч үзвэл 85.2%, 4 жилийн төлөвлөлтийн хэмжээгээр нь авч үзэх юм бол 67.3%-тай хэрэгжиж байна. Аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлт 93.3%-тай гарч амжилттай дүгнэгдлээ. Шороонохоо жил бол Орхон аймаг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагуудын үүсвэн байгуулагдсны тэгшээ тохиосон түүн дотроо Жаргалан сум Улаантхан сангийн аж ахуй үүс байгуулагдсны 40 жилийн тохиож жаргаланчууд маань ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн уул уурхайн байжуулах Эрдэнэт өдрийн уурхайчин хамт олон түүх 40 жилийн ага тэмдэглэсэн иргэд байгууллагууд маань хөдөлмөр бүтээлэн үнэлүүлж соёл урлаг, спортынхан маань улс төв дэлхийн түвшинд орон нутгийнхаа нэрийг алдаршуулсан түүхэн жил байлаа. Шороонохоо жилд Орхон аймагт 2500 гаруй иргэн байнгын болон төр ажлын байртай болж аймгийн хэмжээнд аж үйлдвэрлэлийн салбарт 2.2 их 80 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 2.4 их 80 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэх юм бол бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 7.9%-аар,
бүтээгдэхүүний борлуулалт 6.1% нэмэгдсэн амжилттай байна. Мөн 2018 онд Орхон аймаг 3 цэцэрлэг 1 сургууль барьж, орон нутгаас анхудаа хүүхдийн эмнэлэгтэй болж, нийгмийн эдийн засгийн өсөлтөөрөө 21 аймагаас өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Монгол улстай тэргүүн байр эзэллээ. Энэ сайхан олон амжилтын эзэд болсон эрдэмтчүүдтэй баярлалаа. Эх он жилүүдэд илүү их амжилтын төлөө хамтран ажиллацгаая. Ингээд Айшин иржвэ шоронгох ажилдаа эрдэмтчүүд маань амар амгалан юу сансан 9 цагаан хүсн сэтгэлдэн бүтхийн улзий бэлэгтэй өрөөлийг өөдөрд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндэн сайхан шинлээрэй.